Монгол улсын нийгмийн амьдралд гарсан цоо шин үзэгдлийн нэг бол нийгмийн хамгааллын шинэ маягийн тогтолцоо бүрэлдэн бий болсон явдал юм аа. Нийгмийн даатгалын шинэ тогтолцооны үндсийг улсын баг хурлаар баталж, Бүд найрамдах Монгол ард улсын тэтгэврийн хууль, тэтгэмжийн хууль, нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулиуд тавьж өгсөн юм аа. Эдгээр хуулийн дагуу хэрэгжүүлсэн өөрчлөлтийн туршлага бусад олон талын тооцоо, судалгааны үндсэн дээр 1995 онд нийгмийн даатгалын багц хуулиудыг улсын хурал батлан гаргав. Энэ хуулийн дагуу нийгмийн хамгаалал нь иргэн болон төр, аж ахуй нэгж, байгууллагаас зохих журмын дагуу төлсөн тусгай шимтгэлээр нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чавдар алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр тэтгэмж, төлбөр төлөх, төлбөр өгөх, агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ гэж тодорхойлогдох болж тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн 5 төрлийн даатгалаас бүрдүүлсэн юм а. 1991 оны тэтгэврийн хуулиар тусгай нөхцлөөр эрт тэтгэврт гарсан хүмүүс 1994 оны хуулиар тэтгэвргүй болж 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон ижил, ажил, албан тушаалын хүмүүсийнхээс олон дахин бага байсан тул тэтгэврийн насанд хүрээгүй хүмүүст нөхөн олгор олгох 1995 оны 1 сарын 1-ээс өмнө тогтоогдсон тэтгэврийг амжиргааны өртгийн өөрчлөлт, шинээр өндөр насны тэтгэврт гарах хүмүүсийн тэтгэврийн хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг төсвийн хууль жил бүр тусах замаар 1997 онд багтаан хэрэгжүүлэхээр улсын хурлаас тогтоосон юм а. Энэ мэтээр нийгмийн даатгалын шинэ хуулиудыг амьдралд хэрэгжүүлэх явцад шийдвэрлэх шаардлагатай олон шинэ асуудлууд гарч байгаа тул удаа дараа нэмэлт өөрчлөлт оруулсаар байна.